Зондууд орчлуулагч асуулт асууя. За бүгд энэ өдрийн мэнд хүргье. Тэгээ гадаадаас хурж ирж байгаа, тэзүү боловсруулж байгаа энэ доохо инженеруудын багт бас баярлалаа. Маш нарийн судалгаатай, маш оновчтой мэдээлүүд байна. Урд нь өмнө одоо 2011 он, 2013 онд мөн ялгаа байхгүй тэзүү боловсруулагдсан. Ялгаа байхгүй энэ хэрэгцээ шаардлага тодорхойлогдсон. Тэгвэл өнөөдрийг хүртэл яагаад метро бариагүй гэдэг шалтгааныг тодруулмаар вэ? Улс төрийн нөхцөл байсан юм уу? Нийгмийн эдийн засгийн нөхцөл байсан юм уу? Эсвэл мэргэжлийн боловсон хүчний нөхцөл байсан юм уу? Эсвэл хэн нэгэн даргын одоо хувийн амбиц байсан юм уу гэдгийг нэгт тодруулмаар байна. Хоёрт өнөөдөр бид нэр энэ тэзүү болон туслах материалууд маш олон төсөв хүртэг явж байгаа. Өнөөдөр энэ 2030 онд нээлттэй хийх байгаа энэ метроны төсөл 2 тэрбум 400 сая доллар. Хэрвээ бидрээс өмнөх улс төрчид шийдвэр гаргах тушаанд ажиллаж ирсэн хүмүүс 2011 онд яг өнөөдөр Монголын нийтлэг ашиг өмнө тавьсан байсан бол 1.3 их 80 доллараар хийчихсэн байх байсан. Цаг хугацаа алдах тусам бид нар эдийн засгийнхаа одоо алдагдсан зардлын боломжоор алдж байгаа. Энэ түгжрэл орж байгаа, утаа орж байгаа, нэмийн бухимдал орж байгаа. Энэ том төслийг өнөөдөр яг хэн гацаас тэрийг тодорхой болгомоор байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 2011 оноос 2013 он ингээд бүх шатанд бүр 2000 оноос ахуулаад нийслэл Улаанбаатар хотыг үе үеийн удирдлагууд толгоолж ирсэн. Энэ дээр яг нэг ив санаа байгаагүй. Улаанбаатар хотын нийт иргэдийн эрх ашиг өмнөө тавьж чадаагүй. Тэм учраас яг одоо энэ төслийг явуулахад ямар албан тушаалтан, ямар улс төрч, эсвэл эдийн засгийн ямар боломж нь хумигцснараа энэ мега төсөл зогсох уу? Энийг хариулт авмаар. Хэрвээ энэ бүхнийг өнөөдөр засгийн газар хамтарсан байгаа шүү дээ. Бүх улс төрчид Улаанбаатар хотод том ажлуудаа хийж байгаа. Энд аж ахуйн нэгж байгууллага, иргэд бүгдээрээ энэ төслийг хэрэгжүүлэх юм бол өгөөжийг хамтдаа хүртэнэ. Хэрвээ энэ төсөл зогсох юм бол ерөөсөө Монголын ард түмэн Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа хүмүүс ахиж метро гэж ярих хэрэггүй. Ахиж энэ техник эдийн засгийн үндэслэлийг оруулах ямар шаардлага байхгүй. Тэгэхээр энэс тодорхой асуулт хамаар. Мэдээж энэнийг төсөл амжилттай болоод 2030 оны 10 сард ашиглалтанд орно гэж хэлж байгаа бол энд хэн хожих вэ бол Улаанбаатарчууд л хожно. Монголчууд хожно. Энээс эхлээд хариулт авчих. За эхлээд хос хоёр төлөөлөгч хариулъя. Хос хоёр. Араас нь мөнх талаа. За зөндөө дөрж төлөөлөгчийн асуултанд хариулъя. За маш чухал асуудал хөндөж байна. Бид нар бас 2013 онд JICA олуулсан байгууллагаар тэзүү хийгдсэн. Бас өнөөдөр зөвлөх үйлчлэгээ хийгдэж байгаа компани бас хамтарч хийгдэжсэн байлээ. Энэ цаг хугацааны алдагдал гэдэг бол нөхөж баршгүй юм алдагдал байдаг гэдгийг бол Улаанбаатар хотын иргэн бүр одоо биеэр мэдэрч байгаа. Энэ бол маш зөв асуудлыг та бас хөндлөө. За нийслэлийн ямар дарга байхдаа энэ төслийг хэрэгжүүлээгүй гэдэг дээр бол өмнөх тийшээ очиж бас алдаа хаймааргүй байна. Яг тэгэхээр энэ метроны төсөл бол өөрөө 1.3 их 80 долларын төсөв төртөгтөө том төсөл. Манай энэ 2011-13 онд бол манай Монгол улсын эдийн засаг бол ийм хэмжээний том мега төсөл явуулах хэмжээнд бол арай очоогүй байсан. Тэгэхээр ийм шалтгаан бас нөхцөл шалтгаанууд бол байсан байхаа гэдгийг бол эргээр харж байна. За өнөөдөр бас засгийн газрын мөрийн хөтөлбөрт ороод за энэ хөгжлийн том улсын хурлаар батлагддаг бодлогын бичиг баримтуудад метроны төсөлт маань өөрөө зайлшгуумаа гэдэг ийм зохицуулалт орцсон энэ цаг хугацаанд бол метроны төслийн тэзүү юм эслэгдэж байгаа. За иргэд нь болоод энэ улс төрийн хувьд, төрийн байгууллагуудын хувьд нэг цэг дээр байгаа нь маш сайшаалтай. Энэ төсөл бол эргэлзэхгүй явна гэдэгт бол эргэлзэхгүй байгаа. За ямар шалтгаан биднийг зогсоох вэ гэхээр за төлбөр мөнгөн дээр очиод бас гацах магадлал бол байхыг үгүйсэхгүй. Гэхдээ энэ 85% санхүүжилтийн их усүрийг олох тал дээр бол нийслэлийн засаг дарга бол маш санаачлагтай ажиллаж байгаа. За метроны төслийн нэгжийнхэн ч бас их усүр олох
тал дээр нэлээд санаачлагтай ажиллаж байгаа. Тэгэхээр энэ төслийг бол заашгүй хэрэгжүүлэх нь зөв юм а гэдэг дээр бол бүх одоо хүчин зүйлүүд бол нэг цэг дээр байгаа учраас эргэлзэхгүй одоо энэ төсөл явна гэдэгт бол итгэлтэй байж болно гэдгийг бол албаас хэлье. Улаанбаатар метро төслийн захирал мөнх талаа. За төлөвлөж асуултанд хариулъя. Түүхэн замлыг авч үзвэл 2011 онд Сүсэн инженеринг компаниар хийлгэсэн тэзүү маань бол бас санхүүгийн хувьд эдийн засгийн хувьд манай улсын тэр үеийн бас эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзахад бас хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хүндрэлтэй гэдэг олон зөвлөмжтэй гарч ирсэн. 2013 онд тэр 11 оны тэзүүн дээр үндэслээд илүү яаж эдийн засгийн хувьд үр ашигтайгаар метро төслийг хийвэл зохимжтой вэ гэдэг талаар JICA Японы олон улсын агентлагаас орж ирж бас техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж ирсэн. За тэр үед бол мэдээж манай улсын мөн одоо эдийн засгийн байдал тэгээд мэдээж олон улсын бас тодорхой нөхцөл байдлуудаас болоод тэр үед бол төсөл хэрэгжээгүй гэж би ойлгосон. За энэ удаа бол би тэд манай улсын эдийн засгийн байдал маш сайжирсан. 2020-оос 24 онд гэтэл эдийн засаг маань нэг дахин одоо нугарсан. Одоогийн шинжилсэн нөхцөл байдлаар бол метро төсөл хэрэгжүүлэх нь маш өндөр үр өгөөжтэй. Энэ нь санхүү эдийн засгийн олон шинжилгээний дүнгуудээр гарч ирсэн. Хамгийн одоо энгийнийн дуртагт жишээ нь эдийн засгийн дотоод үр өгөөж буюу EIRR гэж одоо бүх олон улсын хэмжээнд төслүүдийг тэзүүг одоо дүгнэх гол одоо үндэслэл нэгж байдаг. Энэ нь Монгол улсын эдийн засгийн хувьд бол 12%-аас ямар нэг Монгол улс хэрэгжүүлж байгаа төсөл 12%-аас дээш дотоод үр өгөөжтэй гэж гарч ирвэл тэр төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж дүгнэлт гардагаас манай төсөл 1654% буюу одоо эерэг гарч ирж байгаа учраас энэ удаа бол бүх нөхцөлийг тооцож үзээд энэ төслийг бол хэрэгжүүлэх нь заашгүй зүйтэй гэж гарч ирсэн байгаа. Баярлалаа.